сайн уу. За өнөөдрийн бичлэг болохоор би пинтуудаас авчихсан өсний нүнүүдийг харуулж гэж бодлоо. За эдгээр нүнүүдийг болохоор ашиглаад өнөөдрийг гэртээ үсээ ороох боломжтой хэрэглэх маш өвдөйхэн ийм сайн хадаг. Тэгээд одоо хэвэм шиг тань ийм нүнүүд байгаа. За хамгийн их нь болохоор ийм зигзаг нүд. Энэ зигзаг нүд болохоор амар таалагдсан. Тэгээд том долгионтой. За тэгээд оролдоо мэдээж удаан барьдаг. Дээрээс нь хурдан халдаг ашиглахад амар хэлбэр. Ийм нүд байгаа. За энэ нүд болохоор бас би ингээд аваад 20 дахь жилийн орж ийн. За хэрвээ миний энэ нүд ашиглаж зураас зурагчлалын техникс оруулж өгч. За энэ автомат зурагч болохоор хүмүүс мэддэг байх гэж Facebook-ээс бичлэгийг харж ирсэн, эсвэл TikTok-ээс бичлэгийг харж ирсэн, эсвэл өөрт ашигладаг хүмүүс байгаа баг. За энэ хамгийн их надад таалагдсан давуу тал нь гэх юм бол шүү дээ. Ингээд гар төлөхгүй үсээ маш том долгионтой, салам оруулсан юм шиг юм том долгионтой маш богино хугацаанд үсээ гаргаад өгдөхгүй. Тэр надад бол ашиг таалагдсан. Тэгээд анхудаа ашиглаж үзэж байгаа хүмүүс ч гэсэн ашиглагад маш хэлбэр үсээ бол маш сайн гараж тийм үсний нүд байгаа. Ийм нүгээр үсээ ороож чаддгүй хүмүүс маань байна. Энэ автомат усаарчийг аваад хэрэглэж болно шүү. Тэгээд энэ нүд болохоор бас би аваад ингээд сарын хугацаанд болж байгаа. Тэгээд үсээ маш сайн илүүддэг. Зөвхөн эндүүтэхгүйгээр энэ нүгээр болохоор үсээ ороож идэж. Энэ бол энэ нүд бас ашиглахад тийм амар. Гэхдээ энэ нүгээр болохоор үсээ орооход бас жоохон цаг ордог шиг надад санагддаг. За энэ болохоор бүр имгийн нарийнхны үсний нүд байгаа. За энэ нүд болохоор бүр энэ бас цаг юу нь бол удаавдаг. Бүр нарийнх ороод болохоор амар цаг хугацаа ордог. Би бүр хуучин нуурт өрстэй байхтай нөхдөний цаг маг гаруй ордог гэсэн юм. Тэгээ энэ нүдийн үсээр утсан юм. Доолын хэсээр 3 цанчаар иргэддэг байх бол зүгээс санагддаг надад. Өсөө ингээ ороож бурдуулж хахад доолын утас нь орооцолтой амар хэцүү байдаг учраас тийм 3 цанчаар иргэждэг байх юм бол юу нь сайн. За юм байна. Тэгээд дараагийн бичлэгүүдээр хэрвээ та хүмүүс яах юм бол би энэ нүдийг ашиглаад үсээ ороож байгаа бичлэгүүдээс оруулж болно. За хэрвээ хүсэх юм бол комент хэсэгт үлдээгээрэй. Бичлэг маань дэмжиж зүрхээ дараад комент заавал үлдээгээрэй. Баярлалаа.